Монголын залуучуудын холбооноос хүүхэд залуучууд олон нийтийг авилгын эсрэг өөр ирээдүй аян нэгтгэх уриаллаа. Тус аян нь хүүхэд залуус олон нийтэд авилгын хор хөнөөлийг таниулах, шудраг осны үзэл санааг төлөвшүүлэх зорилготой юм. Өнгөрөх оны 12 дугаар сард авилгатай тэмцэх газар Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбооттой хамтран авилгаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг эхлэх, иргэд олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, эд өх санаачлагыг дэмжих чиглэлээр санамж бичиг байгуулсан билээ. Тус санамж бичгийн хүрээнд дээрх холбоод үйл ажиллагааныхаа нэгдсэн төлөвлөгөө хэлэлцэж баталсныг олон нийтэд танилцуулан, авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгэрүүл хилцээний дарга эрхэлсэн комиссар Баярхууд гартуул өглөө. Энэхүү төлөвлөгөө нь авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дэмжин ажиллахад чиглэж байгаа ба үүнд авилгын эсрэг хүүхэд залуучууд ард иргэдийг өөр ирээдүй аянд нэгдэх уриалга дэвшүүлэх, бичгийн хавчаар зүүж өөрийгөө бусдад авилгаас ангид болохоо цаашид илэрхийлж байх, хүүхэд залуус олон нийтэд авилгын хор хөнөөлийг таниулах, шудраг өсний үзэл санааг төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийн үйл ажиллагааг боловсруулан хэрэгжүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрийн болон хувийн хэмжээний байгууллагуудад бэхжүүлэх, тэднийг уриалгах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, авилгын эсрэг олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, хөдөө орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран авилгын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулахаар тус төлөвлөсөн байна. Өөр ирээдүй гэдэг энэхүү аяныг санаачлалд гаргаж ирлээ. Энэний хамгийн гол зорилго бол өөрөө юу вэ гэхээр бид бүхэн тэр зөв байгаа, шудраг байгаа тэр залуу хүнийг олж илрүүлээд тэр залуугаа бид бүхэн харин олон нийтэд таниулах юм ажлыг зохион байгуулнаа. Энэ ажлын хамгийн энгийн шийдэл нь өөрөө миний ингэр дээр байгаа энэ энгийн тэмдэгний доор байгаа энэ бичгийн хавчаар байгаа. Энэ бичгийн хавчаар бол бүхий л хүмүүсийн албан ширээнүүд дээр бол байж байгаа ийм хавчаарын зүйл. Энэ нөөрэ авилгын эсрэг тийм аяныг дэмжиж байгаа, авилгын эсрэг байгаа энэ хүмүүсийг нэгдэх ийм боломжийг олгоноо. Тийм учраас бичгийн хавчаар зүүсэн хүн байх юм бол ууянчаа авилгын эсрэг аянд нэгдсэн, ууянчаа авилгыг бас дэмждэггүй, авилгын эсрэг байж чаддаг, шудраг байдаг ийм хүн юм байна гэж ингэж бид бүхэн ойлгох ийм л утга агуулгыг бид бүхэн гаргаад ингээд ажиллаа явж байна. 2016 онд батлагдсан авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрт туссан нэг гол зорилт бол олон нийтэд шудраг өсний үзэл санаа бий болгох, авилгыг үл төвчих, үзлийг төлөвшүүлэх ийм үйл ажиллагаа байгаа. За энэ хүрээнд бас авилгатай тэмцэх газраас тодорхой ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлж байгаа. За Монголын залуучуудын холбоо, Монголын сурагчдын холбоо, Монголын оюутны холбоо гэдэг энэ гурван холбооноос залуучуудын төлөөллөөс бас энэ аяныг зохион байгуулж биднийг нэгтгэхийг уриалж байгаа. Авилгатай тэмцэх газрын зүгээс бүх талаар дэмжиж туслаж хамтарч ажиллах болно гэж байгаа. Тэгээд яагаад энэ зүгээр иймэрхүү байдлаар гэхээр дэлхийн улс орнуудад ч гэсэн залуучуудын төлөөлөл, дуу хоолой, иргэний нийгмийн байгууллагын хяналт оролцоо гэдэг зүйл өөрөө авилгыг бас тодорхой хэмжээнд хязгаарлах, хавчаарлах тэр урьдчилан сэргийлэх, олон нийтэд тийм шудраг өсний үзэл санаа төлөвшүүлэх, авилгыг үл төвчих үзлийг бий болгоход энэ олон нийтийн оролцоо хамгийн их чухал байдаг. Тийм учраас бид нар олон нийтийн оролцоогоо гаргаж байгаа сан салаачлагыг бид нар бүх талаар дэмжиж хамтарч ажиллахад бий болно. Тэгээд энэ бас их сонирхолтой шийдлэр энэ аяхуу аяны лого брендийг гаргасан. Тэгээд авилгагүй нийгмийн төлөө хамтдаа урайтай өөр ирээдүй 2018 гэдэг иймхүү аяныг эхлүүлж байгаа. Тэгээд бас энэхүү аянд бусад залуучуудыгаа нийгмийн төлөөлөл болсон залуучуудыгаа тэр дундаа зөвхөн залуучууд гэхгүйгээр бусад энэ олон нийтийг ер нь бас бүхэн талаар дэмжиж энэ аянд нэгдэн оролцоосоо гэж хүсэж байна. Авилгын индексээрээ дэлхийд эхний дөрөвт тогтмол жагсдаг Шинэ Зеланд, Дани, Финлянд, Швед улсуудын хариуцлагын тогтолцоо харьцангуй сайн хөгжсөн ба төрийн үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, иргэдийн оролцоо нь өндөр байдаг. Тиймээс иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд болон хувь хүн бүр өөрсдийн сэтгэлгээг өөрчлөх, оролцох хэрэгцээ бидний өмнө тулгарч байна. Иргэд олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд авилгын үзэгдлүүд болох хүнд суртал, хээл хахуул, танил талын хэлхий холбоо, ашиг сонирхлын зөрчлүүд багасж, залуучууд олон нийтийн сэтгэлгээг эерэг болгох давлгаанд нэгтгэж, өөр орчин, өөр ирээдүг бий болгосон байх болно гэж тэд хэлж байна. Гэрэл гээгээтэй авилгагүй шудраг нийгмийг бүтээхийн төлөө Монголын бүх сурагч хүүхдүүд, оюутан залуучууд, тэдгэрийн эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн албан хаагчид гээд бүх хүмүүсийг энэхүү аянд өргөнөөр нэгдхийг уриаллаа.